Сайн мэцхан уу Цэко байна. Өнөөдөр хэрэг ярина. Ямар гэмтрийн талаар ярих вэ гэхээр хүчинт гэмтрийн талаар ярина. Хүчинт гэмтрийн үед гэвэл одоо үрчилж байгаа эрүүг хуулийн 12-ийн 1-р зүйлээр зааж өгсөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр зам хийлэн бэлгийн харьцаанд болон бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн тохиолдолд энэ хүчинт гэмтрийг гэж үзээд 1-5 жилийн хоригдолтой байна. Энэ гэмтрийг дээр хамгийн чухал анхаарах зүйлийг шууд хэлчихье гэж бодож байна. Тэр бол хохирогчийн хүсэл зориг болон зөвшөөрөл гэдэг асуудал. Хохирогчийн тухайн бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй үйлдэлийн эсрэг хүчээр түүнийг нь эрс сөрөөд бэлгийн харьцаанд орж байгаа тохиолдлуудыг хүчинт гэмтэр гэж үзнэ. Гарыг нь хүлэх юм уу те? Эсвэл занал хийлэн бас. За одоо би чамайг аална шүү гэж үйлдэлээр үзүүлж болно. Эсвэл амаараа хэлж болно. Би чамайг аална чи надад бэлгийн харьцаанд ор. Хойлоо унтана гэж ингэж сүрдүүлж болно. Тэгээд ингэж үзэхээр дийлэх тохиолдолд гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нэрхтээ хоригч нь эмэгтэй болж таардаг гэсэн үг. Энэ бол бие физиологийн ялгаатай байдал. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс бие физиологийн хувьд төрөлхийн ялгаатай буюу арай хүч сул дорой байх магадлал нь өндөр. За мэдээж булчин ширүүсэн загварсан одоо 80 кг барилддаг ч юм уу эмэгтэйтэй 60 кг жинтэй эсвэл 55 кг жинтэй булчингуу эрэгтэй хүн хүчинсэн гэж хэлэхэд бол энэ бол мэдээж бас төвхтэй асуудал үүсэн тийм үү. Тэгэхээр дийлэх тохиолдолд хүч дорой эмэгтэй үнийг хүчээр буюу тэр хүчээр гэдэг нь илэрхийлэхдээ ямар байдлаар илэрдэг вэ гэхээр зөвшөөрөөгүй хүсээгүй тэр үйлдэл нь хохирогчоос гарсан тохиолдолд одоо ингэ түлхэх ч юм уу үгүй би чамд бэлгийн харьцаанд орохгүй эсвэл амаараа үгүй хойлоо унтахгүй гэж хэлсэн. Эсвэл толгоогоор одоо хохирч үгүй орохгүй гэж хэлсэн байж болно. Энэ тохиолдолд энийг нь эсэргүүцээд тухайн хүнтэй бэлгийн харьцаанд орох. Хүчээр болон хүчиглэхээр занал хийлж. Тэгэхээр энэ хоёр ойлголт байна шүү дээ. Хүчээр орж болно эсвэл хүчиглэхээр занал хийлж орж бас болдог байна. Занал хийл гэж юу хэлэх вэ гэхээр тухайн хүнд хүч хэрэглэн гэж айлган сүрдүүлж байгаа үйлдэл маш энгийнээр. Одоо яг энэ хүч хэрэглэхтэй холбоотой ер нь ойлголтыг яг аль бие усаар Монгол улсад юу гэж ойлгодог вэ гэдэг нь танхаар гэмтэргийн ойролцоо төрлийн гэмтэргээс ялах улсын дэвшгийн тайлбараар тодорхойлдог. Хүч хэрэглэх гэдэг үйлдэлийг юу гэж зохицуулж өгсөн бэ гэдгийг би танарт уншиж өгье. Бие махбодын хүчрхийлэл гэж хэлэгдсэн альва идэвхтэй үйлдэлийг хүчрхийлэл ихэнх чиглэж байгаа бүхий л үйлдэлийг хүлэх, алгадах гэх мэтчлэн бүхий л үйлдэлийг ойлгоно. За хүчрхийлэхээр занал хийх гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчрхийллийг ойлгоно. Энэхүү хүчрхийлэл нь идэвхтэй үйлдэлээр илэрх бөгөөд гэмт итгээд үнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно. Би түрүүн үзүүлсэн тийм үү? Гэдэг ч юм уу. За эсвэл хутаг үүдээс нь тулгах ч юм уу. Энэ тохиолдлыг бол занал хийх гэж хэлдэг байх нь. За тэгээд одоо ингээ бүгдээрээ дандаа сая бол амаараа үгүй гэж хэлэхсэл толгой гэх мэтлэн үйлсийг хэллээ л дээ. Ер нь энэ хүчинт гэдэг гэмт хэрэг дээр анхаарах хамгийн чухал зүйл бол хүсэл болон зөвшөөрөл гэдэг ойлголт учраас зөвхөн Монгол улсад бус энэ Америкт ч тэр энэ Их Британд ч тэр үйлдэгддэг. Энэ үйлдэлийг мөн гэмт хэрэг гэж үздэг буюу дэлхийн нийтээрээ дийлэх улсад хохирогч буюу хандсан этгээд нь бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд хүчээр болон хүчирхлэн занал хийлээд орсон тохиолдолд гэмт хэрэг болно гэдэг нь энгийн ухамсарт хүнд тодорхой байдаг гэмт хэрэг учраас бусад улстай бас харьцуулан энэ гэмт хэрэг судлуулах зохимжтой. За сүүлийн үед бол яг Америк болон Их Британий судалгаа дээр би төвлөрж уншиж байгаа учраас энэ дээр ямар тайлбар хийх боломжтой вэ гэхээр хоригчийн тэр хүсэл болон зөвшөөрөл гэдгийг илүү бүр тодорхой байх ёстой гэж үзээд байна. Тэр зөвшөөрөл хүсэл гэдгийн хариу одоо тэр хариуг маш тодорхой болгож бэлгийн харьцаанд орох ёстой гэсэн. Тэгэхгүй болохоор энэ хүчинт гэмт хэрэг болчих магадлал өндөртэй байна гэж үзэж байгаа гэсэн. Тухайлбал үгүй гэж хэлээгүйгээс даваад тийм гэдэгтээ төгсөн байх ёстой. Нэг кейсийг яриад тэгж тайлбарлая. Нэг кейсээр энэ үгийг би тодорхойлъё. Майк Тайсны жишээ байдیں۔ За Майк Тайсны жишээ кейс юу байдаг вэ гэхээр 1991 онд Майк Тайсон хүчинт гэмт хэрэгээр ял авч ирсэн байхгүй. Тухайн үедээ Дезри Вашингтон буюу загвар өмсгч эмэгтэйтэй ер нь бол relationship харилцаатай байсан. Ингээ 1991 оны 7 сарын 19-ны өдөр Дезри Вашингтон Майк Тайсны байрлаж исэн зочид буудлын өрөөнд очсон байдیں۔ Ингээ оцсных нь маргааш Дезри Вашингтон эмнэлэгдэр очиод би бол хүчиндүүлсэн Майк Тайсон гэж гомдол гаргасан байдаг. За тухайн үедээ болохоор Майк Тайсон юу гэж няцаадаг вэ гэхээр бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч тохиролцож бэлгийн харьцаанд орсон. За Майк Тайсны өмгөөлөгч юу гэж гомдол гаргасан байдаг вэ гэхээр дор хаяж зочид буудлын өрөөнд очсон учраас энэ бол бодит байдлын эндүрэл байх боломжтой. Майк Тайсон зочид буудлын өрөөндөө дуудсан. За Дезри Вашингтон очсон гэдэг нь насан турсан хүмүүс учраас зочид буудалд яах гэж хүмүүс очдог вэ гэхээр дийлэнх тохиолдолд бэлгийн харьцаанд орох гэж очдог. За тийм учраас энд бол бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл бол болно гэдгийг хэн айлд нь таамагласан байх боломжтой. Тэр утгаараа
Дензел Вашингтоныг хүрээд ирэж ихэд хүрээд ирсэн учраас Майк Тайсон энийг хамт бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрж өгнө гэж бодож тэр хоёр бэлгийн харьцаанд орсон учраас энэ бол тохиролцож үлдсэн гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл яг тухайн үедээ Америкт бас нэгэн хөдөлгөөн өрнөжсэн. Тэр нь болохоор феминист хөдөлгөөн. No me no. Үгүй бол үгүй. Тэр энэ бол одоо яг феминист хөдөлгөөн байсан учраас эмэгтэйчүүд маш хурцаар үгүй гэж хэлсэн л бол үгүй. Тэр хүнд үгүй гэж хэлээд хахад биет нь битгий хүр, үгүй гэж хэлээд хахад битгий ятаг гэсэн утгатай. Ийм хөдөлгөөн өрнөжсэн. Нийт ялангуяа бэлгийн хүчирхийллийн хоригчд дийг хамгаалах үүднээс. За ингээд тухайн үедээ бол тангарахны шүүх уралцсан. Тангарахны шүүх гэдэг нь болохоор одоо яг хууль зүйн мэдлэггүй этгээдүүд нийлж агаад ер нь энэ хүн буруутай юу үгүй юу гэдэг дээр энгийн ухамсараар тухайн нийгмийн иргэд ер нь буруу гэж бодож гинэ үгүй гэж бодож гинэ гэдэг ийм шүүлтийн үйл ажиллагаа гэсэн үг. Мэргэжлийн шүүгч биш. Энгийн хүмүүс хоорондоо шүүлт хийдэг. Ингээд тангарахны шүүхэд яг тухайн одоо шүүхээс ямар зааварчилгаа өгсөн байдаг вэ гэхээр Майк Тайсны хэрэг дээр бодит байдлын андуурлыг дүгнэхгүй шүү гэдэг юм зааварчилгаа өгсөн байсан. Тийм учраас бас тухайн үедээ Майк Тайсныг яг энэ No Me No гэдэг хөдөлгөөний золиос болчлоо. Яа тэгэхээр шүүхээс бол бодит байдлын андуурал байсан хэсгээр бол дүгнэлт хийхгүйгээр гин буруугийн тогтоогдсон учраас танхартны шүүххэн за буудлын өрөөнд насан туршдаа хүмүүс нэг нэгээ дуудахад дээрээс нь маш олон удаа олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа оролцсон relationship харилцаа нь бол тодорхой байгаа учраас гиж байдлаар дүгнж юусоо болохгүй шүү гэж үзсэн гэсэн. Ингээд тухайн үедээ Майк Тайсон бол ингээд ял авч ирсэн гэсэн. Тэгэхээр эндээс нөгөө түрүүний хэлсэн кейс буюу нөө зөвшөөрөл болон хүсэл гэдгийг ингэж тодорхойлох шаардлага одоо бас байна. Тэгэхээр одоо яг энэ хохирогч өөрөө үгүй гэж хэлсэн эсвэл үгүй гэж хэлээгүй байсан нь аль нь яг адилтгах нөхцөл байдал болж шүү. Тэр үгүй гэж хэлээгүй учраас би зөвшөөрч ин гэж бодсон гэж бэлгийн харьцаанд ордог үе хард гоцсон шүү. Яг л нөгөө хүнээ хүсэж байгаа зөвшөөрсөн үед л бэлгийн харьцаанд орох хэвээр ёс зүйтэй байх хэвээр гэдэг асуудал бүр цаана нь яригдана гэсэн. Одоо тэгэхээр энэ дээр яг хүсэл болон зөвшөөрөл чухал байхад хүсэл болон зөвшөөрлөө илэрхийлэх боломжгүй тохиолдол бас энийг хүчин тэмдэг гэж үзнэ. За тухайлбал сэтгцэн өвчтэй согтуурсан, мансуурсан эсвэл сэтгцэн байдал нь төрс сарнсан үед шокны байдалтай байх үед ч юм уу те. Ингээд энэ үед одоо согтуурсан мансуурсан гэдэг бол тодорхой шүү дээ. Харт амх хэрглэж мансуурсан байж болно. За согтуурсан гэх юм бол яг согтуурлахундаа хэрэглээд согтолтын зэрэгтэй байгаа үеийг согтуурсан гэж хэлнэ. За яг энэ үедээ өөрийнхөө үйлдэлийн учир холбогдлыг ойлгох боломжгүй тэр нөхцөл бэлгийн харьцаанд орчих юм бол бас хүчин тэмдэг байх боломжтой болдог. Яа тэгэхээр энд хоригчийн хүсэл болон зөвшөөрөл хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тань зөвшөөрөл өгөх ёстой хүн чинь согтоод нам тасарсан одоо гэж бид нар энгийн үгдээр ярьдаг шүү дээ. Нам тасарчихсан ингээ унтж байгаа, нойрсож байгаа үед нь бэлгийн харьцаанд орчих чинь энд хохирогчийн зөвшөөрөл хаана вэ нэ? Тэр хохирогч окей би чамтай бэлгийн харьцаанд орё гэдгийг үг үйлдэлээрээ зөвшөөрсөн байх шаардлагатай шүү дээ. Гэтэл тэр зөвшөөрөл байхгүй бэлгийн харьцаанд орох юм бол энэ хүчин тэмдэг мөн. Тэгэхээр яах нь вэ? Мансуурсан, согтуурсан, сэтгцэн өвчтэй үнтэй сэтгцэн үйл ажиллагаанд төр сарнсан үнтэй бэлгийн харьцаанд орж өрөөсөж болдоггүй байх нь. Нэмээд манай Монгол Улсын эрүүгийн хуулийн 12-1 дээр нэмэлт тайлбарууд бас байгаа. Тийм ямар тайлбар байдаг вэ гэхээр гэр бүл болон одоо эдийн засгийн хувьд одоо албан тушаалын хувьд иргэшээлтэй байгаа хүнтэй бас хүчээр бэлгийн харьцаанд орсон тохиолдолд энийг бол бас хүчин тэмдэг гэж үздэг. Жишээлбэл одоо дараач царигч болон одоо түүний доор ажилладаг хүн байлаа гэж бодоход дарга нь доор ажилладаг хүний өрөөндөө дуудаад ингээд шууд бэлгийн харьцаанд орсон. За доод шатны албан тушаалт нь бол яг бас ингэж түлхэж үгүйгэлдэг үйлслийг хийгээгүй ч гэсэн тэрэндээ ерөөсөө хүсэж тэрийг зөвшөөрч хийгээгүй тохиолдол энийг бол бас хүчин тэмдэг гэж үзэн гэсэн. Яа тэгэхээр одоо яг энэ хүчин тэмдэг дээр яг ингээд одоо та нар төсөөлөл юу бууж гинэ. Гэмт хэрэгтэн тухайн хүнийг дарлаж байгаа, хүчээр оруулж байгаа гэдэг тэр сэтгүүлтэй гэмт хэрэгээ хийн. Хохирчийн хувьд гэвэл би энд хүндэл дарлуулж байна да. Би энд хүчээр л энэ үйлчлийг хийж байна гэдэг тэр сэтггүй бас бэж жиж энэ хүчин гэмт хэргийн шинж болж хоорондоо бүгэлдэж энийг хүчин гэмт хэрэг гэж үздэг гэсэн үг. За практик дээр тухайлбал одоо юу гэдгийг бас зарим нэг тохиолдлууд хүчин гэмт хэрэг биш болох тохиолдлыг ярих замаар энэ хоёрын хооронд нь ялгаж өгье л доо. Хоорондоо тохиролцоо бэлгийн харьцаанд орсон хоёулаа өнөөдөр шөнө хамтдаа одоо бэлгийн харьцаанд орцгоё гэдэг ингээд эмэгтэй хүн нь өөрөө зөвшөөрөд хоорондоо амаар ярилцаад за эмэгтэй хийгээд очдог ч юм уу ингээд хоорондоо бэлгийн харьцаанд орсны маргааш нь чи надад утас авч өг эсвэл мөнгө үгүй тохиолдолд би чамаа цадайн болоод хандаж хүчинсэн гэж гомдол мэдээлэл гэдэг юм уу энэ гих мэдлэлээр одоо ингээ хандж байгаа тохиолдолд энэ тохиолдолд хохирогч тухайн үедээ би хүнд дарлуулж ин да би хүнд хүчээр хүнтэй энэ үйлслийг хийж ин да гэдэг сэтгвээ төрхөө тэр хохирогч өөрөө анханасаа тухайн эрэгтэйтэй бэлгийн харьцаанд ороод ардаас нь сүрдүүлээд мөнгө авандаа гэж зорж исэн тохиолдолд төрөхгүй тийм үү тэгэхээр энэ хүчиндүүлсэн гэдэг шинжийг
ингэж ялгадаг байх нэ. Хохирогч өөрөө тухайн үедээ дарамт мэдэрч ирсэн үгүй юу гэдэг маш чухал байдаг байна. За зарим тохиолдолд бүр ингээ бэлгийн зам үйл нь дийлэнх болохоос арай өөр тий. Ингээд алгадуулж ийж бусдад ингээ гараа хүлүүлж ийж илүү одоо бэлгийн харилцаанд орох сонирхолтой хүн байлаа гэж бодоход тэнд бол одоо яг ингээ хүчндүүлсэн гэж үзэхээр төвхтэй байх нь байх шүү дээ. За ингээр хооронд ингээ асуудлыг хооронд ялах хэрэгтэй байдаг гэсэн. За ер нь энэ гэмт хэрэг дээр одоо бусад онцлог шинжүүд буюу бас асуултууд хариулт өгөх юм бол ер нь хүчинтэх гэмт хэрэг дээр зөвхөн эмэгтэй хүн хохирогч болох боломжтой гэвэл үгүй. Нэг ялангуяа 2015 оны эрүүгийн хууль батлагдсанаар энэ асуудал маш тодорхой болсон. Түүнээс өмнө бол маргаантай асуудал байсан. Тэр юу вэ гэхээр 2002 оны эрүүгийн хууль буюу 15 оны эрүүгийн хуулиас өмнө өөрчилжсэн эрүүгийн хуулиар зөвхөн эмэгтэй хүн хүчинтэх гэмт хэргийн хохирогч байхаар одоо тухайн хуулийг хэрэглэж тайлбарлаж ирсэн түүхтэй 1989 оны бүгд найрамдах Монгол Ард улсын дээд шүүхийн бүгд хурлын тогтоол байдаг. Тус бүгд хурлын тогтоол дээр ч гэсэн хүчинтэх гэмт хэргийн одоо объектыг эмэгтэй хүний бэлгийн алдчихгүй байдал гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр яг хүүсээр нь зөвхөн эмэгтэй хүн л хүчинтэх гэмт хэргийн хохирогч болох. Гэтэл практик дээр ямар асуудал үүсэт байсан бэ гэхээр ижил өстөд нэгнийгээ хүчинтэх болон бага насны эрэгтэй хүүхдийг хүчинтэх тохиолдлууд гараад ирсэн. За ингээд энэ тохиолдолд нөгөө хүчинтэх гэмт хэргийн хохирогчийг өөрөө эмэгтэй хүн байна гэж хуулийг хэрэглэж тайлбарлаж байгаа цагт энэ хүчинтэх гэмт хэрэгээр биш өөр гэмт хэрэгээр буюу бэлгийн дурслыг бусаар хангах 16 насны дөрвөнтэй бэлгийн харьцаанд орох гэх мэтчлэн энэ одоо гэмт хэрэгээр зөвшлөгдөд байсан. Тийм учраас энэ асуудлыг 2015 оны эрүүгийн хуулиар эрүүгийн хууль дээр хууль тогтоогч бүр нэмэлт тайлбар хийх замаар тодорхой болгосон. За хэрхэн тодорхойлсон байдаг вэ гэхээр хүчинтэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдшгүй байдал нь хөндөгцөн аль ч хүссэн хүн байж болно гэдэг зохицуултыг хийснээр эрэгтэй эмэгтэй хэн аль нь гэмт хэргийн хохирогч болох боломжтой болсон. За ингээд манай Монгол улс зөвхөн одоо яг энэ хүүс дээр эмэгтэй гэж заншлахын хувьд тодорхойлоод явж исэн юм бол үгүй. Тухайлбал одоо Америкийн жишээ би танарт яриа л да. Америкт болохоор 2012-оос 2014 оны хооронд хүчинтэх гэмт хэрэг огцом эрс гарсан байхгүй юу. Тэгээ энэ шалтгаан юусэн бэ гэхээр 2012 онд 85,000 орчим хүчинтэх гэмт хэргийн гаралт 2014 он гэхэд 115,000 болтол өссөн. Ингээд энэний өсөлтийн шалтгаан юу байсан бэ гэхээр тухайн үедээ хүчинтэх гэмт хэргийн ял нь өөрөө бага байсан болохоор ч юм уу эсвэл одоо эдийн засгийн хямрал ч юм уу тийм зүйл ерөөсөө биш. Америк өөрөө 2013 оноос эхлээд бас гэмт хэргийн хохирогчийг эмэгтэй эрэгтэй аль ч хүс байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд 13 оноос эхлээд яг энэ хуулийн шинжилгээ хийгдээд мөн адил зөвхөн Монголд энэ асуудал үүсэхгүй шүү дээ. Дэлхийн нийтэд ч гэсэн үүсээд байгаа гэсэн үг. Яг ижил өстөнд нэгнийгээ хүчинтэх болон бага насны эрэгтэй хүүхдийг хүчинтэх тохиолдлууд гараад исэн байна шүү дээ. Одоо нэмээд бүр яг энэ заавал бага насны хүүхэд байх албагүй. Одоо бие физиологийн хувьд нэгнийхээ иргэшээлт эсвэл эдийн засгийн хувьд иргэшээлт байгаа эмэгтэйдээ хүчиндүүлэх хэрэгтэй үнж байж болдог гэсэн. Энийг хүчинтэх гэмт хэрэг гэж тодорхойлсноор Америкт бол эрс хүчинтэх гэмт хэргийн гаралт бол нэмэгдсэн буюу тухайн үйлдэлүүдийг хүчинтэх гэдэг тооцож эхэлсэн гэсэн. За нэг ийм түүхтэй. Тэгэхээр Монгол улсаас 15 он гэхээр ер нь л дэлхийн ойролцоо явсан байгааз Америк бол яг тухайн үедээ улсын дээд шүүхэн ч гэсэн шийдвэр гаргаад явахдаа 80 жил тогтсон практик бол халж байна гэдэг тайлбартаагаар явсан. За ингээд 80 жил тогтсон гэдэг нь эмэгтэй хүн хүчинтэх гэмт хэргийн хохирогч байна гэдэг энэ ойлголт 80 жил шүүхийн практик жишгээр тогтсон байсан гэсэн. За Монгол ч гэсэн бас энэ практика халсан байх нэ. Тэгэхээр эмэгтэй эрэгтэй аль ч хүссэн хүчинтэх гэмт хэргийн хохирогч байх боломжтой. Тэр хүн хүсээгүй бэлгийн харьцаанд орсон, тэр хүн зөвшөөрөөгүй үгүй гэж ингэж илэрхийлж хахад түүнийг дарлаж хүчээр тэр бэлгийн харьцаанд орж байгаа тохиолдлыг хүчинтэх гэмт хэрэг гэж үздэг байх нэ. Нэмээд 2002 оны эрүүгийн хууль дээр 126 дугаар зүйл байдаг. Хүчинтэх гэмт хэргийн ойлголт 126 дугаар зүйл дээр хувьцал үйлдэлсэн тохиолдлыг хүчинтэх гэмт хэрэг гэж үздэг байсан бол 2015 оны эрүүгийн хуулиар бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэдэг шинэ нэмэлтийг оруулж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн тохиолдол мөн хүчинтэх гэмт хэрэг болохоор зохицуулсан. Би энэ бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гэж юу болохыг тайлбарыг нь харуулъя. За дараагийн асуудал юу байдаг вэ гэхээр хүсэл болон зөвшөөрөлтэй холбоотой сая бол ингээд сотурсан мансуурсан сэтгцийн нөхцөл байдал нь түр сарнсан үед бэлгийн харьцаанд орсон тохиолдол энийг бас хүчинтэх гэж үзнэ гэж штэ. Хүсэл болон зөвшөөрөл ярихдахгүйгээр. За үүний дараа бага насны хүүхэд гэдэг ойлголт бүр маш чухал ойлголт байдаг. Нэг ялангуяа манай Монгол улсад энийг хатуу хуулиар тодорхой зааж өгсөн байна. Бага насны хүүхдэд бэлгийн харьцаанд орсон тохиолдолд хүчинтэх гэмт хэргийн хамгийн хүнд шийтгэлийг бол оногдуулдаг 12-оос 25 жилийн хорих ял эсвэл бүх насаар хорих ял. Монгол улс бол цаазаар авах ялыг практик дээр халсан орн. Тийм учраас цаазаар авах ялыг оногддоггүй. Монгол улсад хамгийн одоо хүнд шийтгэл бол бүх насаар хорих ял байгаа. Ингээд бага насны хүүхдийг хүчинтсэн тохиолдолд бүх насаар хүртэл хоригдох боломжтой. За бага насны хүүхдийг чиний хэлэх вэ гэхээр эрүүгийн хуульд өөрт нь хийсэн тайлбар дээр
14 хүртэлх насны этгээдийг бага насны хүүхэд гэж үздэг. Тийм учраас 14 насны хүрээнд бэлгийн харьцаанд орсон тохиолдолд тэр бага насны хүүхэд өөрөө хүссэн, өөрөө зөвшөөрсөн гэдэг зүйл огт ярихдаггүй. Ямар ч нөхцөлд бага насны хүүхдээ бэлгийн харьцаанд орсон бол шууд хүчин тхиим тэрэг болно. Тэгэхээр бага насны хүүхдээ хизээж бэлгийн харьцаанд орж болохгүй. Одоо ингээд педофил зан чанартай нийгмийн эсрэг зан чанарын эмгэгтэй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс бол яг өөрийнх нь тэр сэтгэхүйн нөхцөл байдлаас болоод тэр эмгэг бага насны хүүхдээ бэлгийн харьцаанд орохыг хүсдэг. Хэрвээ тийм хүмүүс байгаа бол тэр хүмүүс нийт яралтай өөрийнхөө сэтгцэн эрүүл мэндийг үзүүлж, эмчлүүлэх арга хэмжээг авах ёстой. Тэгээ энэ өөрийнхөө төлөө бас хийж байгаа зүйл байхгүй юу? Бүх насаараа хоригдохч ял шийтгэл авах боломжтой энэ нөхцөлд эмчлүүлэх хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал асуудал бол тэр бага насны хүүхдийн сэтгэл зүй, бие махбодын хохирол хизээч аршгүй хар толб. Гэмт хэргийн хүчин гэмт хэргийн хохирогч нарын 67%-аас дээш хувь гэр бүлийн хамаарал бүхий этгээд хүчндүүлсэн эмэгтэйчүүдийн 79-өөс дээш хувь нь гэмт хэргийн дараах, хүчин гэмт хэргийн дараах хам шинж болон хүчин гэмт хэргийн дараах эмгэгээр өвчлөдөг. За энэ бол ерөөсөө маш хурцаар одоо стресс, депресст орох, айх, түгших гэх мэтлэн байдлаар илэрдэг. За гэмт хэргийн хоригч болсон этгээдүүдийн 33% нь амиа орлох талаар боддог, 13% нь одоо үйлдэл хийсэн байдаг жишээлбэл. Тийм учраас яг энэ хүчин гэмт хэргийн хоригчийн асуудал мөн маш ингээд эмзэг, маш хүнд сэдв байдаг учраас одоо гэмт хэрэг хийж байгаа хүнч тэр хохирогч тэр аль аль нь хүн тийм үү. Тэгэхээр энэ амьдралд ингээд хүн гэдэг утгаараа тэр туулж байгаа тэр одоо амьдралын тэр зовлон хүртэл ингээ бүх зүйлийг бодоод үзэхээр энэ гэмт хэрэг хийх одоо шаардлага уулна ингээ биднэрт байхгүй. Тэгтэл ингээ хийгээд байна. Тэгэхээр тухайн үеийн тэр төрхөн зургийн одоо сэтгэл хөдлөл тэр тухайн одоо үйлдэлийг хийхэд бодож байгаа тэр бодол зэрэгээ бас тэгслэх шаардлага байгаад ах шиг байна. Тэгэхээр энэ бол мэдээ сэтгэл зүйн хувьд маш одоо чухал асуудал, сэтгэл судлалын асуудал учраас би энийг ингээ энд нь орхив. Ерөнхийдөө бас дийлэх тохиолдолд хүчин гэмт хэргийг мансуурсан болон согтуурсан үедээ бас гэмт хэрэгтнүүд үйлдчихэд байдаг. Жишээлбэл өөрөө хар тамхи хэрэгэлсэн эсвэл өөрөө согтолтын зэрэг өндөртэй үедээ нөгөө хүний хүсэл зөвшөөрлийг ч анзаарахгүйгээр хүчин гэмт хэрэгээ тулгаад хийчдэг. Энэ тохиолдолд нөгөө мансуурсан болон согтуурсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгээс чөлөөлөх үндслэл болохгүй гэдэг одоо заалтын дагуу та заавал эрүүгийн хариуцлага хүлээн та өөрийнхөө оюун ухамсарыг одоо мэдэх боломжгүй хүртлээр согтуурсан байсан учраас гэж өөрийгөө зүтгэх боломжгүй. Яагаад тэгэхээр та тэрнээс өмнө согтуу биш байсан л хэвгүй юу? Тэрнээс өмнө та мансуураагүй л байсан. Тэгэхээр мансуурсны дараа гарах үр дагавраа эрүүл үедээ та зохицуулах бодох боломжтой байсан гэдгээрээ эрүүгийн хариуцлага заавал хүлээдэг. За нэг юм байна. Тэгэхээр ер нь бол энэ бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх мэх энэ ойлголт бол нэлээд нарийн одоо эрүүл сэтгэхүйгээр хийгддэг үйлдэл учраас өөрийнхөө бие махбодыг хянах үйлдэлээ маш сайн зохицуулах шаардлага бидэнд үүсдэг байх нэ. За ингээд ер нь хүчин гэмт хэрэгтэй холбоотой ойлголт дайчгүй гараад ирлээ гэж бодож байна. Сүүлд харин нэг гарсан хэрэгтэй холбоотой бас маш цонхон мэдээлэл өгье. Тэр юу вэ гэхээр одоо бидний бүгдээрээ сайн мэдж байгаа Монгол Улсын иргэн Корнел их сургуулийн их сургуульд сурдаг оюутан хүчин гэмт хэрэг үйлдээд ингээд ял авах нь бол тодорхой болж гинэ гэдэг мэдээлэлүүд маш ихээр гарсан. Тэгэд энтэй холбоотой та нарт бас мэдээлэл өгөхөд ер нь хүчин гэмт хэргийн талаар ингээд судалгаа хийгээд үзсэн чинь Их Британь болон Америкт бас энэ судалгаа хийгдсэн байна. Тэр юу вэ гэхээр 9 сард хүчин гэмт хэрэг гарах магадлал өндөр байдаг юм байна. Хаана вэ гэхээр их сургуулиудын кампус донд. Тэгээ энийг бүр red zone гэж нэрлэдэг юм байна. Ингээд улаан бүс. Яг энэ 9 сарын эхнээс эхлээд одоо улаан өндөгний баяр хүртэл яг энэ нэг 6-аас 17 хоног байдаг гинэ. Энэ хугацаанд хүчин гэмт хэргийн гаралт ихсдэг гинэ. За шалтгаан юу вэ гэхээр нэгдүгээрт оюутнууд орж ирдэг. Одоо шинэ оюутнууд орж ирдэг. За хуучин оюутнууд ч орж ирнэ. Ингээ оюутнууд гэдэг энэ оюутны нас болохоор 18-аас за одоо бакалавр мастер оруулбал дундаж нас нь 18-аас 28 нас. Ингээд 18-аас дээш насныхан дийлэнх тохиолдолд яг бие физиологийн хувьд насан турсан гэдэг этгээдийн англи руу орж ирж байгаа учраас бэлгийн дур хүсэл нь бас мөн одоо нэгэндээ татагдах тэр эхлэл нь relationship-үүд нь ч гэсэн үүсч идэг. За хамгийн бүр ингээд яг хохирож болох магадлал бол шинэ оюутнуудад байдаг юм байна. За ингээд эдгээр шинэ оюутнууд нь болохоор яагаад байдаг вэ гэхээр 9 сарын хичээл эхлэхээс эхлээд маш олон ивентүүд болт юм байна. Одоо шинэ оюутнуудаа ухтаж авах. За тэгэл дээрэс нь одоо хоорондоо танилцах үдшил гэх мэтлэн Монгол ч гэсэн болдог. Ингээд энэ бахан одоо ивентүүдээс одоо үйл ажиллагаануудаас болоод арх маш их хэрэгэлдэг. Арх согтууруулах ундаа хэрэгэлдэг. Нэмээд энэ үйл ажиллагааг далиндуулаад хүчингийн гэмт хэрэг үйлддэг юм байна. Гэмт хэрэгтнүүд чинь. Одоо энэ гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд чинь ерөөсөө л
өөрөө хүсэж үлдээд байгаа шүү дээ. Тэр хүсэл нь өөрөө бусдыг хүчээр даралчих юмсан гэдэг тэр хүсэл. Тэгэхээр эн чинь бүр ингээд зоригтойгоор хийх учраас яг тэр нэг олон үдшилэг бүх үйлдэлийг далимдуулан хүчин тхиин дээр гарах магадaltaй юм байна. Ингээд харсан чинь яг энэ одоо эрэгтэй хүний тохиолдол дээр ч гэсэн 9 сарын 12-нд баригдсан байгаа даа. Тэгэхээр яг 9 сард энэ гэмт хэрэг үлдэгдсэн байх магадлал өндөр байгаа учраас яг нөгөө тэр Джонс Хопкинсийн их сургуулийн пэйж дээр тавигдсан мэдээлэл байгаа Red Zone-ийн талаар та нар тэрийг бас уншаарай. 9 сард бол оюутнууд яг за би одоо том хүн болж ийн гэдэг мэдрээд илүү одоо тийм хөөрөлтэй байдгийм байна. Арх сотруулгандаа хэрэгэлдэг юм байна. Иннээсээ болоод бас бэлгийн харьцаанд орд юм байна. Нэмээд хамгийн чухал асуудал бол энэ олон улсын оюутнууд. Олон улсын оюутнуудын асуудал яагаад ийм одоо бас эмзэг сэдв байдаг вэ гэхээр соёлын ялгаа бас гарч ирж болдог. Ингээд соёлын ялгаа гэж юу хэлээд байна гэхээр тухайн улсад одоо гар барих нь энгийн зүйл байхад өөр улсад гар барих нь бэлгийн хүч хилээ шинжтэй үйлдэлд орчдог. Гэх мэт ийм соёлын ялгаанаас болоод нэгэндээ зөрчил гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийчих хандлага өндөртэй байдаг. Манай Монгол гэхдээ яг үнэндээ энэ хүчин гэмт хэргийн ойлголт авахгүй байдлаар 20 настай хүүхэд Америкт 20 настай хүн Америкт очсон байх боломжтой хэр үгүй байгаад байна. Яагаад вэ гэхээр тухайн одоо хүний дархнаас гаралтай гэж юм. За тэгээ Улаанбаатар хотод сурч исэн байна. Монголын дийлэх хүн амын 50-аас дээш хувь нь Улаанбаатар хотод сурч байгаа. Улаанбаатар хот бол хотын статустай. Тэр дундаа ер нь нэлээд бас мэдээлэл технологи хөгжсөн. Бусад асламгдал сум аймагтай харьцуулахад энэ хүн дээрээс нь 20 настай. Тэгэхээр нийгмийн шилжилтийн үе энэ хүнд байхгүй. Одоо ингээ өмнөх социалист нийгэм 90 оноос өмнөх социалист нийгмийн дараах шилжилтийн үе гэх мэтлэн бүр тэр алс хожуу богтлох ёс зарим нэгэн аймагт байгаа бол тэр ч гэдэг юм уу эсвэл одоо төвд ч гэдэг юм уу те ингээ өөр бүр ингээд яг нийгмийн шилжилтээс өөр нийгмийн шилжилт рүү очиагүй байхгүй. Энэ хүний хувьд гэвэл яг тэр хүчинт гэдэг гэмт хэрэг ер нь ямархуу тохиолдолд үйлдэгдвэ гэдэг ойлголтыг бол авчсан илүү одоо залуу сэтгэлгээ те залуу үеийн хүн учраас энэ ойлголтыг бол авахгүй байх боломжгүй. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдэгдэж байна гэхээр тэгвэл одоо мансуурсан согтуусан ч байдаг юм уу те ингэж үйлдэгдсэн байх боломжтой байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл энэ хүн нэгч буруутгахтаг болон биш миний архив хүсэж байгаа өнөөдрийн зүйл бол ерөөсөө хүсэл болон зөвшөөрөл гэдгийг маш тодорхой болгож хүнтэй бэлгийн харьцаанд ор. Тэр хүнээ яг л зөвшөөрч хүсэж байгаа гэдгийг тодорхой болго. Нэмээд энд бас нэг асуудал байдаг. Тэр юу байдаг вэ гэхээр бэлгийн харьцаанд орохоос өмнө зөвшөөрсөн. Окей, хоёлаа бэлгийн харьцаанд оръё. Гэтэл яг бэлгийн харьцааны явцад чи гинэт ингээд одоо агрессив үйлдэл буюу тийм одоо хүчиргэлсэн түрэмгийн үйлдэл хийгээд эхлэнгүүт бэлгийн харьцаанд орж байгаа хүн чинь үгүй би одоо болий би хиймээргүй байна гэж хэлж бас болно. Тэр тохиолдолд та бас зогсоох хэрэгтэй байдаг. Тэгэхээр хамгийн эхлээд бас ингээд найрсгаар хүлээн зөвшөөрчөөд бэлгийн харьцааны явцад хохирогч болж байгаа этгээд буюу харилцан одоо бэлгийн харьцаанд орж байгаа хүн чинь хүсэхгүй байгаа тохиолдолд тэрийг нь өргөжлүүлчих юм бол тэр этгээдэд очиж байгаа тэр сэтгэл зүйн дарамт хүчинт гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана. Тэгэхээр бас бэлгийн харьцааны явцдаа ч гэсэн эхлээд зөвшөөрсөн гэдэг асуудал бас яригдахгүй байх боломж байдаг шүү. Энэ бол маш одоо ховор тохиолдлууд дээр гэдгийг анхаараарай. За нэмээд түрүүн хэлсэнчлэн тэр гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг хүчинтэх ойлголт бол хүнд сэдэв байдаг. Та нар боддоо төрсөн эцэгтэй төрсөн өвөөдөө хүчндүүлнэ гэдэг энэ ч одоо бүр хүн яснаас гажууд юм ёс суртахууны доголдолтой асуудал. Тэгэхээр энэ бол ингээд илүү бас хүндрүүлэх бүрэлдэхүүн дээр эрүүгийн хариуцлага хүлээдэг. За нэмээд дээрэс нь бэлгийн замын халдвар төвчөнд тарааж хүний хүчицэн тохиолдол хүндрүүлэн авч үздэг. Гээд ингээд хохирогчд ирж байгаа тэр хохирлын хэмжээ, за гэмт хэрэгтний тэр санаа зорилго гэд бүх зүйлсийг хараад эрүүгийн хариуцлагын хувьд ч гэсэн маш ялгамжтай байдаг. Зөвхөн 1-5 жилийн хорих ял гэдэг хамгийн одоо ердийн бүрэлдэхүүн гэж энийг бол хууль зүйн томьёонд хэрэгэлдэг. Хамгийн анхан шатны одоо бүрэлдэхүүн, энгийн бүрэлдэхүүн, энгийн байдлаар одоо энгийн гэж хэлэхэд гэмт хэрэг хэцүү ч гэсэн ерөнхийдөө яг хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон тохиолдолд энд 1-5 жилийн хорих ял болохоос биш бүлэглээд үлдсэн хохирогчийг одоо тухуурхан даажигнаж, доромжилж бэлгийн харьцаанд орсон. За эсвэл 16 насны хүрээгүй хүнтэй хүнийг хүчинтсэн хохирогчийг хүчинтсний улмаас хоригч жирэмсэн болсон зэрэг юм хүндрүүлэх бүрэлдэхүүнүүд байдаг. Энэ тохиолдолд бол 8-аас 15 жилийн хорих ял, за хохирогч тухайн гэмт хэрэг улмаас нас барсан тохиолдолд 12-оос 25 жил эсвэл бүх насаараа хорих ял гэх мэтчлэн ингээд ял бол ялгамжтай шүү. Хүчинтэх гэмт хэрэг гээд 1-5 жилийн хорих ял гэдэг асуудал бүх гэмт хэрэг дээр биш шүү. Ял бол маш ялгамжтай. Ялангуяа энэ хүчинтэх хүнийг алах гэдэг гэмт хэрэгүүд бол хүнд гэмт хэргийн ангилалтаа ордог. Хүн яснаас гажууд энгийн ухамсараар энийг хийж болохгүй гэдгийг мэдэх боломжтой энэ төрлийн гэмт хэрэгүүд бол хүнд гэмт хэрэгтэй ордог.
Тэгээ хүсээгүй байхад нь хүний халдшгүй чөлөөтэй байх эрхэнд халддаг. Халдшгүй чөлөөтэй байх эрх бол дийлэнх ардчсан улс орны бүх үндсэн хууль дээр 100% заяагдмал байдлаар хамгаалагддаг ийм эрх байдаг, үндсэн эрх байдаг. Манай Монгол улсад ч гэсэн мөн халдшгүй чөлөөтэй хүн болгон халдшгүй чөлөөтэй байх эрхтэй гэдгийг тунхагласан. Тэгэхээр хүний тэр халдшгүй чөлөөтэй байх тэр заяагдмал эрхэнд халдах эрх хууль зүйн үндсэлтэйгээр төрд байх буюу баривчлах, цагтаа урих гэмшлэн үйлдэл дээр байгаас бусад тохиолдолд бол бусдын халдшгүй чөлөөтэй байх эрхэнд халдах эрх хиндж байхгүй. Тэгэхээр энийг маш сайн анхаараарай. За нэмээд энэний хажуугаар анхаарах зүйл бас хэдүүлээ ярьлаа шүү дээ. Хүчинд гэмт хэрэг гэдгээр занл хийлэн бас юм сүрдүүлэх асуудал бас байдаг байх нэ. Тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр ер нь бусдаа бэлгийн харьцаанд орохдоо ерөөсөө тодорхой болго тэр үйлдэлээ маш тодорхой болго хүсэл болон зөвшөөрлөө тодорхой болгож хоорондоо нийцэж тухайн үйлдэлийг хий. Ингээл болоо. За тийм мэдээж 14 наснд хүрээгүй бага насны хүүхдээ хизээж бэлгийн харьцаанд орж болохгүй. Ер нь бол 18 наснд хүрээгүй насанд хүрээгүй үнтэй бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр 18 нас гэдэг зүгээр тогтооцсон нас биш ээ. Энэ бол хүний бэлгийн бойжилт, хөгжил, сэтгэл зүйн төлөвшил бүх зүйлийг нь бодоод 18 нас гэдэг шинжлэх ухаанаар гаргасан байдаг. Тийм учраас 18 наснд хүрээгүй хүмүүс ч гэсэн бэлгийн харьцаанд эрт орохоос сэргийлэх хэрэгтэй. Өөрийнхөө оюун ухааны хөгжил хийгээд бие махбод ахуй хөгжлийг хамгаалахын тулд тэгээд тэр 18 наснаас хойшоо та бэлгийн харьцаанд хинтэйгээ зөвшөлтсөж орно уу? Тэр бол таны өөрийн чинь л асуудал болдог. 18-аас өмнө зөвхөн таны асуудлаас биш, таны эцэг эхийн ч гэсэн үүрэг байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийнхээ дагуу тэр хүүхдийг хүсээгүй үйлдэл хийхээс нь хөгжил нь сэтгэн болон бие махбодын хөгжлийг нь байгалийн жамаараа хөгжих ёстой тэр хөгжлийг таслагдахаас идэр сэргийлэх гээд ингээ бүр нарийн маш олон үүргийг ч гэсэн таны эцэг их хүлээдэг. Тэгэхээр яг өөрийнхөө бие даах тэр насанд хүрсний дараа л тэр бэлгийн харьцаанд тэр үйлдэлээ хий. Окей. За тэгэхээр насанд хүргүүндээ бэлгийн харьцаанд орохгүй бай. Нэгэндээ хайртай бай. Тэгээд өөрт чинь үүсэж байгаа альва сэтгцийн асуудал байвал тэрийгэ заавал эмчлүүлэхийг хичээ. Үгүй тохиолдолд та бүх насаараа шоронд хоригдох боломжтой байна шүү. Тэгээд та нар subscribe дараарай. Намайг тэгээд бас миний контентыг үзээд лайк, майка дараад комент бичээрэй. Та нар нэлээд алга болж байгаа шүү. Би ч гэсэн өөрөө алга болоод байгаа л да. Тэгээд идэвхтэй видеого хийнэ. Хамгийн гол зүйл хэлэх марцсан байна. Миний дандаа хэлдэг үг шүү дээ. Гэмт хэрэг хийхгүй байцгаая. Гэмт хэрэгтэн болохоос өөрийгөө мөн урьдчилан сэргийлье. Дээрээс нь хогч болохоос ч гэсэн өөрийгөө урьдчилан сэргийлье. Хэн аль нь хичээцгээе. Эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе. Хүн хүндээ хайртай байцгаая. Гэмт хэргийг баг гаргацгаая. За баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.